Түүнчлэн улсын хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар 10 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр хүлээлт үүсгэж байсан нөөцийн буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийг эргүүлэн татсан асуудлаар хэлэлцлээ. Энэ талаар эдийн засаг хөгжлийн сайд тайлбарлахдаа төсвийн тасалдал үүсэх эрсдэлтэй тул багш эмчнэрийн цалин нэмэх үү, эсвэл нөөцийн буцаан олголтыг нэмэгдүүлэх үү, хуулийг хойшлуулах уу гэдэг сонголтоос шалтгаалan нөөцийн хуулийг татахаар болсон гэж танилцуулсан юм. Хэдийгээр өнгөрсөн оны 11 дугаар сарын 14-ний өдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлах үед техникийн болон санхүүгийн боломжтой гэж үзсэн атла хэрэгжиж эхлээгүй байхад нь цуцлах санал оруулж ирж байгааг улсын хурлын зарим гишүүд шүүмжилж байна. Тодорхойлбол өмнөх өөрчлөлтөөр иргэдийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаа олголтыг одоогийн 2%-аас нэмэгдүүлэх, хуульд заасан зарим тохиолдолд 50 хүртэлх хувийн буцаа олгох талаар яригдж байсан бөгөөд энэ нь иргэдийн хэрэглийг дэмжих бодлого гэж тайлбарлаж байсан юм а. Яг энийг хэрэгжүүлэх боломж ч байгаа мó, тийм ээ? Өөрөөр хэлбэл бүртгэл системчлэлийн хувьд байгаа мó, буцаан олголтын хувьд төсөвчин болох юм уу? Тухайн үед болно гэж оруулж ирээл тэгэл ингээл их хурлаараа батлаа явцсан байдаг. Гэтэл энэ өөрөө батлаад жилч болоогүй, дээрээс нь хэрэгжиж эхлээгүй байгаа энэ хуулиа бөөн зүгээр улс төрийн одоо PR болоод хүмүүст одоо юу гэдгийг иргэдэд ингээд нөөтийн буцаан олголт чинь 100% болох гэж юм те 50% болох гэж ингээ ингэж яваад тэгээ батлуулцдаг. Тэгээ нөгөө хууль нь хэрэгжиж эхлэхээс өмнө буцаад хүчингү болох гэдэг. Тэнгүүд энэ хоёрын хооронд одоо жишээлх юм бол юу гэдгийг хуулиар шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг шиг тийм нөхцөл байдал юу ч үүсээгүй. Зүгээр л засгийн газар ерөнхий сайдлыг өөрчлөгдсөн байдаг. Одоо энэ нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлж байгаа гэж зандан болоод бусад нь бүтэн жил популизм хийсэн. Одоо тэр хуулийг хүчингү болгоно гэж. Гэхдээ юу болж байгаа юм бэ? Монгол улс дарангуйлалд орж байгаа. Тэрийг бүгд мэдж байгаа, харж байгаа. Тэгэхдээ Монголын парламент нэг жилийн дотор ийм сул дорой болж болохгүй нөхдүүд. Нөөтийн буцаалтыг 20%-ийг 50% болгох хуулийг өргөн бариад энийг иргэдэд худалдан авалтаар нь дамжуулаад дэмжиж гэдэг бодлого орж ирсэн. За энэ өртөг зардал 1.8 их найд хөрөгний орлого нөөтөөс хасагдана гэсэн үг. Иргэдээр үлдэн гэсэн үг. 1.8 их найд үлдэх юм. За ийм хууль батлуулаад бид нар өргөн бариад төсөв хэлцэж яхад их хурл дээр нөгөө багш эмчнэрийн цалингийн нэмэгдэл гэдэг асуудал орж ирсэн. Улс төрийн шийдэл гарч орж ирсэн. Тэрний нэмэгдэл нь 2 их найд аваа авчлаа. 27 онд бараг 4 их найдал очих гэж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар тооцоолж ирсэн орлогоос гарах зарлагын хэмжээ нь 2 дахин нэмчихээр боломжгүй болчихж байгаа. Нэгэнт багш одоо сонголт байхгүй. Багш эмчнэрийн цалин хасах уу, нөөтийнхэн энэ зардыг хасах уу гэдэг дээр л ирж байгаа асуудал. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн ойролцоогоор 20%-ийг бүрдүүлдэг. Харин буцаа олголтыг нэмэгдүүлэхэд жилд 1.8 их найт төгрөгийн орлого төсөвт төвлөрөхгүйгээр иргэдэд үлдэх тоо загарсан байна. Үүн дээр багш эмч нарын цалин нэмэгдүүлэх шаардлага давхар гарч зөвхөн цалингийн нэмэгдээлд 2026 онд 2 их найт, 2027 онд 4 их найт төгрөг шаардлагатай болсон нь төсвийн дарамтыг нэмэгдүүлэх байна. Өөрөөр хэлбэл засгийн газар нэг талд иргэдэд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаа олголтыг нэмэгдүүлэх амлалт өгсөн ч нөгөө талд төрийн албан агчдын цалин нийгмийн зардлаа санхүүжүүлэх бодит боломж хүрэлцэхгүй болсон гэж тайлбарлаж байна. Энэ нөөтийн буцаа олголтыг бол энэ цаг үед одоо шууд хэрэглэх нь бол бас оновчтой биш байна. Одоогийн нийгмийн эдийн засгийн ийм одоо инфляцтай докторгүй байгаа үед бол иргэн одоо аж ахуй нэгжийн одоо татварын ачааллыг бууруулах, иргэнийхээ одоо орлогыг өөрт нь үлдээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь бол зөв юм байна гэд засгийн газар бол татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой 100 тонны заалттай нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж байгаа маа. Тэгэхээр энд бол нөөтийн харамшуулын буцаа олголтоо хийж одоо инфляцийг бол өдөөхөөс илүү хувийн орлогын албан татвар дээр тодорхой тийм хөнгөлөлтийг үзүүлэх юм бол яг энэ цаг үедээ иргэндээ бол чиглэсэн татварын бодлогын арга хэмжээ болох юм аа гэж үздэг. Яг үнийг хэлэхэд 2026 оны төсвийг батлахад 2 их найдын шин төсөл хөтөлбөрийг засгийн газрынхаа насыг 4 сараар уртсахын төлөө 2 их найдын шин төсөл хөтөлбөрийг тавьсан шүү дээ. Улаан ногоон лазаар өргөж жагаад. Тэгээ энэ бол үнийг хэлэхэд одоо үүн дээр энэнийхээ хөрөнгө оруулалтыг та бүхэн маань аваад явж байгаа. Тэгээ ийм үнэтэй улс төрийн сонголтыг хийчихэд одоо энэний бурууг
иргэдийн карманд орох гэсэн мөнгнөөс хасаад одоо утгагүй дээ уг нь. Яг тэгээд цалин тэтгэврийг бид нэмэхийн тулд инкээсээр аргагүй гэдэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаар эдийн засгийг одоо бид нар дэмжих гэж байгаа гэж байна. Яг татврын мөнгө иргэдийн карманд үлдэхээр эдийн засаг ч гэсэн бас адилхан үүсдэг. Энэ хоёрын таа охин маань харин эдийн засгийн хөгжлийн яамбал юу хийх ёстой гэхээр энэ хоёрын хоорондын аль нь илүү эдийн засгийг өдөөх вэ гэдгийг л тооцох ёстой. Бодлогоо хамгаалж үлдээд хэрэгж хугацааг нь хойшлуулж болох байсан байхгүй. Бүр 30 он хүртэл хэрэгжих хугацааг нь хойшлуулж болно шүү дээ. Энэ чинь өөрөө маш их хилцүүлэг хийсэн. Олон нийтийн дунд маш их хүлээлт үүссэн юм асуудал байхгүй юу? Тэгэд эн чинь өөрөө суур нөгөө 10% бол хөндөөгүй шүү. Та түрүүн 10-ыг 5 болох гэжсэн гэж яриад байх юм. Үгүй 10 бол хэвээрэл байгаа. Буцаа олголтын 20%-ийг 50% болгох гэж байгаа асуудал байхгүй юу? Орлоготоо нь уялдуулж шатараатай прогрессив OECD-ийн бүх орнууд энэ рүүгээ шилжиж байгаа. Тэгэхээр татврын энэ яг энэ суур реформын ийм шинжтэй бодлогоо хадгалж үлдээд хугацааг нь хойшлуулж гэхээр одоо өнгөрсөн үү? Гэвч зарим улсын хурлын гишүүдийн зүгээс хэрэгжиж эхлэхгүй хуулийн төслийг инхүү богино хугацаанд буцааж байгаа нь төрийн бодлогын доктортой адил сүргэр нөлөөлж иргэдийн дунд үүсгэсэн хүлээлтийг засгийн газар өөрөө няцааж байна гэж шүмжилсэн юм а.